Харимл бүхийн унган мэх. Цагийн хошуу иргсэн ч цас ханзарч яргүй цухих яагачгүй цаг. Үе үесгэн хуйсгнах тэнгэр хангай энгэн туйлаад саялж хайр үжавар энгэр нэвтүүлэх нь хаврын тэнгэр хартайг сануулах мэт. Цагаан сар хуучраагүй ч төллөх малын хээл хүндэрч айлчин залгуутын хөл татарсан үе санж. Гэтэл нэгэн өглөө нар битүүгээр дүнгнэ адигийн гадаа хөдөлгөө морьтой хижээл насны хар хүн ирээд "Нохоо хорио" хэмээн ёс бодан хөнгнүүлэн дуудаад гэрээс хүн гарч ирэх игч хүлээлгүй морьноосоо твхийн бууж мөөрн хагарсан яажгийн тэрэгнээс морьдон уйж хүлхгэр дээлийн хормой хотоо сэгсэрч тойрч боргосон халтар нохойг тоосон шинжгүй "Жовчи барж идэхнээ золигч нь" хэмээн ганцаар ирэн алхасаар гэрийн үүдэнд ирж гэж хий ханаа чимээ өгч хоолоо засаад орж явчих нь нилээдгүй цөлх нэгэн ажээ. "За амархан сайн сууцгаана оо. Мэндэ амгалан марилж явна уу? Нохоогоо хорихгүй хар чин та хоёрыг орондоо эрхлэлдэж байгаа болов уу гэж бодлоо. Хөөе тамин нүгэл байгаа да гадаа гарах гээд мөнгөний хооронд ороод ирэх чинь үлээ" гэд дөнгөний ажигийн ихнэр инээмсэглэл цацраан сандж хажээ. "За зологчхуу да. Томоо хоёрыг хар нялхаараа хүүхдүүд юм чинь өвгөн насын минь хүндлээд эрд зологох юм болов уу гэж хэд хоног харлаа. За цөг намайг томоо хүүхэн хонь хариулж явахад лавдан чи боожгоогоо унжуулсан нусгаа бор юм морины хөлд орчих гээд дагаад гүйдэг байсан даг" гэд инээх нь сүрхий айлгүй шинжтэй. Дүнгнэ адья угийн намжирдах дуртай ёсорхог нэгэн тул эхвэстэй шинэвтер дээл гарган өмсч малгай юугаан асаан ёс гүцэгээд хадаг барин золголоо. "За заантан би ямархан сүрэг минь лагшин дагшин лугшиж байна уу? Онд минь тарган ол цомог уулын чинэ онгод хиймэр галын дөлтэй бяртинхэ баавгай чимэр хурд хүч хулан гүйцмэр тавлаг сайхан өвлжиж тавтаа сайхан хаварж гин үү" гэд цангинсан хоолоогоор мэд мэдэж хөөрөг барин суудал займчин дөхөхгүй бөхлавдан тург вийний ингээр хөглөрсөн зузаан дээлээ хомин гэрийн талыг дүүртэл ханхаан завлиад хэлхгэр нударгаан эргүүлж халахгэр өврөө ухан байж дошсон бухын тонгоон дайны том манан хөөрг гарган сарвайж "Мэндэ мэд тарган сайхан орлоо. Юу гинэ? Лагшин дагшин лугших гэж яад юм хөө" гэд хөмсөг солбон барчигнуулан инээлээ. Зайлвал их хилээ мартсан монш. Лагшин гэдэг чинь бие хаа зүрх судсыг чинь ерөнхийлөн нэрлсэн үг яах вэ? Дагшин лугших гэдэг нь нэгэн хэмээр жигдхэн ажиллаж байгааг хэлж байгаа юм. Баргатын баруун хаяаны дизель станцын мотор шиг юм болох нэ. Тийм шүү тий. Хүний зүрх машины мотор ялгаа юу ах вэ? Гэд бас цангинуулан инээлээ. Дөнгнэ адигийн ихнэр гэж тарган хоньны нуглуур шиг махлаг цагаан авгай хөлсөө арчин тонтгонож цагаан сараас үлдсэн шимийн арх халааж бууз жигнэн палгана. Нэг хаврын төл нэг оны цэрэг ойр дуулзаагүй хоёр анд хууч хөөрөн бие биесээ догион. "За эдям чамтай яриа хөөрөө хийхээр ирлээ. Дүүлэгнэж дүнгнээд байлгүй зөвшөөрч үзээрэй хөө." "За байцгүй минь суудалдаан тогтож айлт. Юу гинж мдэггүйж бөхөлзөж тонголцдог нь биш. Чи намайг мэднэ газар. Намрын бодлого аятаа мираалсан самгантай минь хөөцөлдөх нас чинь холдчихсан. Би ерөнхийдөө бараг л наа чамайг. Яах нь муу самгана? Над мэтээс харамлаж хардаад хотныхон дэрэгдээс холдож чадахгүй. Хонон өнжин тэн чадахгүй. Авгаахан өврөөс холдож зүрхлэхгүй. Айлын айлд бууж төвдөхгүй. Адуу ээрсэн үхэр хэдгэн шиг дөнгөнж явснаа мартаа юу чи? Чиний домаач нь ад тавчулсан алагнуудаараа асман харчуудын нойр хулжаасан. Энэд зуулсан эгдүүтэй уруулаараа эрчүүд харчуудын сэтгэл гжигдсэн ээжлэн үгүй сайхан эмзэг туйхан цэцэг байлаа шүү дээ. Хоёр төгсөгч нь бурхан болооч дурсаж байгаа аятаа яах нь вэ? Ад тавчулсан алагнууд гэж ямар нүдийг хилдэг юм гэд тас тасхийн инээж айлгуутх ихнэрээ харсан дүнгнэ адья "Миний муу хань одоо ч сайхан хിവэрэ байна шүү" хэмээн хайр нундран мишээд суулаа. Адьягийн ихнэр думаагийн чийг даасан хар нүдэнд үйчих шахан тэмүүлж явсан үе бүх лавданд байсан билээ. Думаад ч гэсэн бүх лавдан санан гиевэрч
эр нөхрөө гомдоох дөхөн гэгэлзэж явсан залуу цагийн дурсамж басгүй. Бүсгүй номхон айл бүрг уйхан сэтгэлийнх нь гүнд бөхлавдан гэсэн бүгээн зүн нуугчаад сэмсэмхэн цухалзан л илээ. Нууцхан хайрлахын жаргал тэр буюу. За давдан минь хэрэг зөргөө хэлдэ. Битүү хатуу юм ярьж хүний сэрэл гэж ичгээд дуугүй суучих юм. Намайг л дүнгэнлээ дүлгэнлээ л гэцгээдэг. Хэц юун сүртэй юм. Танаахан нодон намар хоёр хязаалан үрээгээ хулгаад алчихсан гэв. Цус. Баянжи авган хоёр жоловсох холбож хөтлөөд явчихсан байлээ. Цагдаагийн дараа хүртлээр явсан. За тэр тухай чинь ярилцах гэж ирлээ дэгөө. Дөнгөний адийг нь шарангуй царай илт хөрзийж хямсганаад явчихна. Бөхлавдангийн гэрхаа харцнаас мултарсангүй. Хаяага адарсан турсгнууд харнилахаараа хулгай ээж хийгээд ижэхэн л дээ. Бөхлавдан эвэршиж хуурайсан паривгар гараараа өврөн ухаж ганц шил гожин гаргаад тэрмэн турсгнуудыг би өмөр зөвтгөх учиргүй хөө. Харин муу их нь нус нулимстайгаа холилчихсан цагдаагийн үүдэн сууж байна гинэ. Маргааш ачихын дуудаа. Хохин бодхоос дургу үрээд. Намайг номгочилж байгаа юм байлгүй. Хоёрын хоёр үрэмэр алдснаа хүүдээ хэлвэл захиа битсэн чинь тоох шинжгүй. Одооны хөөхтүүд ч хайрлах харамлах юмгүй болж та лавдаа минь. За дөнгөнөө минь урдгаад очих. Чиний хоёр үрээний үнийг би тэр хоёроор төлөвлөж. Танаа баруун суганд байшин барилга шиг өвлжөө шинээр бариад харин энэ өвлжөөг чинь жаахан зайлуулж шин хаваржаа бариулдаг. Тэр хоёр банд хиттэй гайгүй сайн барилдчих золигнууд байгаа. Ягаач үерт муу газар явуулж чөмгийг хатаагаад яваах. За тэрмэн хоёрын бүх болгоч яамаа байна да. Бөхийн дөр суулгахын би мэдээ. Өвлжөө хаваржаатай болохоо ч имэд наадмын өмнө хүлээж аваарай. Энэ үед эрчүүдийн ярианд оролцох хизээний дургүй думаа угай ганц нэг хусран үнэгээ шувтархаар ховин тохиовчлон гармагц. Бөхлавдан дүнгний адийг өөрлөгөө татаж чихэнд нь хуухай минь. Чамайг баянжи авгахаар бууж морддог байсныг би мэднэ. Айгуул тэр баг нь чиний төл байхыг үгүйс харахгүй шүүхөө. Гэд эгмаггүй инехэд дүнгний адия хөлсөн арчин сандарч. Дуучи. Удалж баран бэ. Гэд суудл займран хавьчихна. Адия андамнэ. Утаг нугын хүмүүс банд. Нэг удаа бодож үзэхөө. Чамд ашигтай л наймаш. Сайхан шинэ өвлжөө аварч чадавалчихна. Бас нутаг нугын залуусыг ял идлүүлж дээл нүмер үлчилгүй өршөөсөн гэд сун даяараа магтан чамаа. Тий. Цаад баянживчин чамааг очвол хайлчих шахан хайрлана да. Зүгээр шахуу сууж байтал шинхэн өвлжөө хаваржаа өвөр дээр нь унаад ирэх хазгийсэн боломж алсаас сүмэлзэх бүүдэн гэрэл шиг ёлтолцсон анивцсаар гүмэг ухаанд нь бийжин гэрэлтхийг дотор ухаандаа тооцож банжсан дүнгэнэ адья. За охоо. Чи хөтөгөл баталгаа гаргаж өг. Хэрв хэлсэндээ хүрч чадахгүй бол 4 залуу моригно гэж бич гэд суудлаасаа өндөлзөн шаардав. Зорьсон хэрэгэн бүтэмжтэй болох нэгуур бүрдээд ирхийг бөхлавдан чимхэн авч уяа осрын бүхлөөд авах мэдхийн цагуур мэдэж байлаа. Хаврын хахирган цагаар унаа мордоо цуцаан зүтгэж сумын цагдаа тамгын дарга сумын удирдлагатай өдөржин маргаж шүнжин даалуудан хөөцөлдсөөр арайхийн авч үлдсэн адууны хэрэгтэй ах トゥ хоёр найр тарааж нанчилдаа хийсэн 3 залуу бүгд 5-5 ширмэслэг залууга дагуулan ууланд гарч чулуу гүплэн хөгшин залуугүй үүрт зүтгэсээр өвлжөөгөө дуусгаж хаварж байгаа нь дөхүүлсээр даруй 3 сар өнгөрчээ. Бөхлавдан ууланд гарч чулуу нураан гутлаа урж дээлээ сэмлэн хаврын 3 сарыг гэрээ мартсан гэсэр шиг малаа мартсан магсар шиг зүтгэхтэй дагуулж гарсан банд нар нь бүгд бие хаа тавир эрүү түүшин өргөн цээж бөхс тэнцүү ноцолдох зодолдох дуртай залуус байсан нь цаана учиртай байсан билээ. Нодон жилийн намар баруун сумын уяачтын наадмаар ганц үрээ хөдлөөд очтол сумын ахмиг бөхчүүд золгон сүжирч хуучлан задарч залуу халуун насаа дурсан ганц өдрийг галтайхан өнгөрөөжээ. Оройхон хэр наадам дуусч үзүүр төрөний бөхчүүд
ахимэг тахимэг хэдэн заануудыг хүлээн авалтанд ороход бүх лавдан хоцорсонгүй билээ. Наадмын түрүү аймгийн начин ханх цогоо сүрхий халамцж суудал зэрэгцсэн бүх лавданг шижээргүй харцаар өдөөн хоргож танаа сумыг хурд сайтай бүх муутаа гэж сонссон юм байна. Ганц гайгүй бүхэн лавдан зан та юм гэв үү? Нас ойролцоосон бол ганц амлаж гар зөрүүлэх байсан юм. Даанч хагдарч унсан намрын хялган шиг өвгөрчихжээ та. Зойлог шиг юм аа. Хойтон жилийн наадмаар л ногт ганцгалж очин доо. Гэт хагдалцсан инээж агсарчээ. Үеийн хідэн заанууд нь нутаг нуг гэхгүй ээлтэд дургуйцсан хөрлийцгээж бүх лавдангаас санаа зовн харцгаана. Омог шарн огшиж ирсэн бүх лавдан хөнгнүүлэн нээж хунд гөргөөд манаа нутгийн босго өндөр дэвжээ хатуу хөмнө. Эр хүн ам гарсан бол буцаад зэлгэж болдгүй та. Анх нь амлсан бөхөө өрөвдөж яваагүйг миний хідэн амдууд мэднэ. Чамаагч бас тийм байгаарэ гэж захи. Ногтоо ганцглаад ир. Ах нь сургаад өгье гэд нүд ирмэн дамшгэлжээ. Залуу начинг гарах газаргүй болгосон бүх лавдан ч гэртээ ирмэгцээ. Наадмын бэлтгэлд сэтгэл шулууджээ. Цагдаагийн хошууч баасан доржид дөнгөнэ адигийн гомдол барагдсан хувийн өргөдөл энтер бичгэн өгч өөрийн биеэр батлан даалт гарган байж айхтар нэрт газарт хүргэхтээр машины твшин дээр сууж байхад нь очиж цагдаагийн даргаар учрыг таниулж хулхин буусан 5 сухайг эцэг ихийн өмнө тас хийтэл алгадан өндөр намаар нь жагсааж өөрийнх нь үгэнд ороогүй тохиолдолд үгс үггүй шоронд явна гэсэн баталгаанд гарын үсэг зурулж эцэг ихээр нь давхар нотлуулаад хөдөө авчирч билээ. Эхний өдөр суух гэр орноо барьж төвхнөөд оройн хооронд нь барилдуулж нэг осны сорилго хийлээ. За муусан шулбайсан шалсайнууд ээлж дараагаар наттай барилд. Намайг хаяж чадвал би та нарт гарынхаа цөөвөн хийж өгнө. Чадахгүй бол миний захиалсан хоолыг хийн. Оргож босвол үгс үггүй очих газараа хүргэгдэнэ. Ойлгосноо? Гэд албар хүү царайлан хэлэхэд бүгд ойлголоо гэд гүйлэлцэж байлаа. Занган мэдхгүй залуус эхний хэд хоног өөрсдийгөө ял эдэлж байгаа мэтээр сэтгэж үг бүрийн үл итгэсэн харцаар ширтэж үйл бүрд нь өөлсөн байдлаар хандаж байлаа. Гэвч нутгийн тулхтай ахын гүндүүгүү занд удалгүй дасч өөр хоорондоо ижилсээд ирэхийн цагт лавдааха бүхийн тухай домог яриач гэд шүн унтуулахгүй төв удах болсон ажээ. Хар ажилд дасаагүй барилдах эвдүй суугаагүй хэдэн банд нартайгаа өглөө оройгүй ноцолдож баруун солгоогүй шиддэг байсан ч хоног өнгөрөх тусам залуусын гар чангарч ганц нэг заасан мэхийн даамаа хийдэг болоод иржээ. Түүгээрч барахгүй саяхан нэг орой хамгийн жижиг годгор бандид цээжнээсээ цус амтагт өмсүүлээд оройн цойвонгаа хийж өгч өр цайрав. Наадам дөххийн хэрээр 5 залуудаа бүхийн гараа дэвээ заахаас гадна өдөр бүр сэрэн дунгуй гэдэг хорж тогтоохын аргагүй мэхийг сэхээ самбаагүй хийж хамаг тамирыг бардаг байлаа. Лавдааха энэ мэхээ заагаад өг гэж хичнээн шалвч хавьдуулах нь үгүй. Эвдэрч ээдээгүй зантай хөдөө өссөн залуус 3 сарын дотор бие хаана танигдахгүй болтол задарч сэм сэмхэн цээжээ төвхийлгэж завл гарвал ноцож ноолоод барилдаж ноцолдохын дон тусч орхив. Хашаа хорооны ажил дуусахын алдад сумын хэсгийн төлөөлөгч давхин ирж залуустай уулзсан дахин алдаа эндэгдэл гаргахгүй байхыг сануулад наадамд сайн барилдах үүрэг өгөөд хэрэг цайрсныг мэдэгдэж сэтгэл санааг нь амраагаад буцажээ. Наадмын өмнөхөн бүх ажил дуусч дөнгөнэ адьяаг дагуулan хашаа хороог нь хүлээлгэн өгөхөд тэрээр нуруу үүрэн хямсалзаж явснаа. За болдруунууд минь тэр ачаа бараа буулгаадах нэг нь наадмахаа эвдэж жижигэл нэг нь галдвал чулуулайсаг хорхог хийж мах итгэгч үзүүлээд өгөх юм байгаа биз гэд боривтой аригнаас аягалж бүх лавданд 2 гардан барив. За лавдаа минь энэ хэдэн банд нарыг бүх болгоно гэд ахаар чинь хот руу хүүдээ захиж нэг зодог шуудаг авчрууллаа. Пасч гэж хашаа хороо барьчихсан байна хөө. Манай дээгүүр толгойт бас л ноцолдог ухаантай болоо да. Эднэрийн заримтай нэг ангийн шүүхөө хөөрч дэврээ жигтээх. Муу аавыг мэл дуурамаар айдсан байлгүй дээ. Наадмаар ирж барилдана гэд сүйдээ сүйт. За банд нар минь өмсгөл чин таарах нь харъя гэхэд
Санаандгүй байсан нөгөө хэд уйлчих шахан дэвцэж өөр өөрийн зодог шуудгаа өмсөөд начин шонхрын дэвлэлтээр дэвцгээхэд боодогны улайссан чулуу залгисан мэт цээж халуун шатан хөл гарын булчин бадаарч тэртээ уулс намхан болсон мэт санагдан хинч байсан тасар татчмаар бэр амтагдан омгшиж байлаа. Наадмын өглөө бөхчүүд бүртгүүлж эхлэх үед шаргал даавн дээлтэй бүх лавдан энгэрийн сухай мэт эдэрхэн 6 залуу дагуулчихсан халбгийн алхаж ирээд нэр цолоо бүрэн хилж ёс төртөө бүртгүүлчихэд арахад наадмын комиссийн дарга торгон баяраа хоолоогоо шахан хиймэл бүдүүн дуугаар манай залуу бөхчүүд ингэж бүртгүүлдэг болох хэрэгтэй. Ахмад бөхчүүдээс суралцах зүйл их байгаа биз хэмээн ойр зүрийн хэддээ томрлоо. Зэрэгэлдээ сумын энэ жил тохион улсын баярын дараа наадмаа хийхээр болсон учраас энэ тэндээс бөхчүүд яачд хуранчуулж наадам өргөн дэлгэр баян дүүрэн болж байлаа. Дүнгнэ адья уралт хүрээнийхээ сүүлийг бонгоо ганц хүүгэн даган ганал цэтэл алхаж яваа Баянжи авгаан баг хүүг харснаа. Гүн нэрээ энэ хоёр тарих чинь хоорондоо яасан адилхан дамшигнууд вэ гэж бодон хүмүүс анзаарчихгүй гэхээс санаа зовн улчгнаж ичсэндээ ийш тийш хараачлан олмолцлаа. Нэгэн давааны бөхчүүд ам ухтуулаа аван дэвэн дэвсээр гарч ирэхэд баруун талын тэргүү магнаад бүх лавдан залуу цагийн гараа дэвэгэн гайхуулсаар шавж байлаа. Нутаг усны наадамчид ойр тарагдаагүй бар сарсланг барьцалдуулан ширж гойсон уран нарийн хийцтэй цоошин ногоон далбаатай бүх лавданг уулналж ус цалигтэл эртний сайхан дэвэ шавааг намб төгөлдөр хийх үе ам амандаа шагшин гайхаж төрхрэлдэн шуугилдэн хоолон сөөсөн хүн шиг бажигнсан радио үзлэр бүх тайлбарлагч за манай Ахмад заанч өнгөтэй байна да. Ард түмний маань бүх юмэн авгайлан хүндтгсэн лавдан заан маань нутаг ус удам судраан дээдэлж эрт цагаас ламын гэгэний ногоон зодогтон гэж нэрлүүлж явсан өвөг дээдсийн уламжлалыг одоо хүртэл хадгалж аваад баяр хүргье гэхэд наадамчид пад хийлгэн алга ташцгаалаа. 1-2-ын даваанд цолны ирэмбэр залуу хүүхдүүдтэй таарч гар амар даваа ихүүлээд 3-ын даваанд цолоон дуудуулж хиймраа сэргээснээр үл барам зүүнний магнад боссон ханх цогогийн төрсөн дүүг амлчихсан тэр. Нарийн өчрийг үл мэдэх наадамчин олон бүх лавданг ирээдүйд юм дуулгах зэгсэн сайн залууг амлсанд гайхсангүй. Гэтэл өрхийн зур хавхийн золгоод ганцхан ухс хийж босгочаад эрчэндээ хэд харайн тогтож эргэжрээ тахимаа авахд наадамчид нүдэндээ итгэж ядан шуугилдлаа. Харин 4-ийн давааны ам ухтуул зарлахад цолны ирэмбээр бүх лавданг аймгийн начин ханх цогоо амлан наадамчдыг дахин шуугууллаа. Нутаг усны наадамд гадны бүх ирж нүнжиг муута загнасанд наадамчид дургуутсан шуугилдана. За заам минь сурсан ямиг сураар баах вэ штэ. Санснаа хий. Цогоо начин жудагтай байл да. Дүүг нь амллаа гэж ингэж байгаа мó. Лавдаа наатаа сэгсрээдэг гэлцэж байлаа. Бүх лавдан хамгийн анх наадам төрүүлэхдээ мөрөн дээрээс нь босч байсан өвгөн засуулч юу болох гэдгийг хашир ухаандаа тунгаан гадарлаад за заам минь бяр хүч дутах биш хүлээж хэрэггүй зөрөгтөөхөн хийч хэмээн цогоод дуултахаар чан хашгиран хормалтна. 2 жавжаар нь хөөс сахарсан цогоо начин шазуур зүүн ширв татаж омогтой наргагүй халах үед бүх лавдангийн баруун гарын алганы арсыг хуу татчих шиг санагдлаа. Үнэхээр 2 шуундаа тэнхээтэй ажээ. Олон жил бүх засч үххээс бусдыг үдсэн өвгөн засуулч удаж болохгүйг ухаарч заам минь барьж аваад хомхиод өгөөч гэж цогоогийн шарыг малтна. Бүх лавдан ч олон хоног сэтгэлдээ шигшиж шийдсэн мэхээ хийгээд дуусгахаар анаж хүлээн. Хүний сумын хашгирч шүүгсэн наадамчид өвгөн засуулчийн хормалтсан үгэнд шарн гозойсон цогоо начин хүч түрэн шуудагдаад ухсгийн дайрах мөчд бүх лавдан суун тусч барьцгалаад зүүн суганд нь сэжин эргэчгэл цогоо начин бие суллан тогтоочихлоо. Залуу начин хамаагүй дайрч болохгүйг бас ухаарсан бололтой хардсан тогтууншиж барьцаа лавшруулна. Бүх лавдан 2 тийш займчин докторч халирсан шинжтэй хойш чаран зүтгэх мөчд
цогоо начны нүдэнд эрэмшиж омогшсон харц гялсхийгээд өнгөрхийг хашир зан анзаарлаа. Хаваржин хамт ноцолдож үр хүүгдчэн дассан хэдэн банд нар лавдаах нөгөөгөө хийхэндэ. Тийм байна. Тэхэн гэлцэн амьсгаадан зогссон. Барьц түр тавилцаад дахин өрөх мөчөд бүх лавдан "За дүүхүү, ногтоо ганцгалж ирсэн үү?" гэд шазуур зүүн инээв хийх үү. "Тэгсэн гэвэл яах вэ?" гэд ухсхийн дайрах тэрхэн зур хүчийн дагуулan ганцхан татаад алдарт сэрэн дунгуй мэхэ хийчихлээ. Ханх цогоогийн нүдэрээ илжилж тэнгэр газар эргэлдэх шиг болох үе сэвхийтэл татаж босгочоод дэвж яваа бүх лавдангийн толгой доош харчихсан юм шиг шүүгэлдэж буй хүмүүсийн дуу сонсогдохгүй аман ангалзаад байх шиг санагдав. Нүрээ даран хэсгэн суугаад бостол бүх лавдан тахимаа авахар ирж яваа харагдлаа. Харимл бүхийн шийдэж хийсэн унган мэх хорж тогтоохын аргагүй ажээ. Элэг үсэн тайлж урамгүйхэн тахимаа өгтөл хоёр хацаас нь шахан татж духан дээр нь үнсээд дэвжээ чимсэн зүүнний магнаг дэвэрсэн цустай залуус дуурайд юм аа. Өсч яваа залуу үеэ үлгэрлэж яваарай дүүмэн гэд сөхөрч үнсэн хэмэр золбоог нь зул шиг мандаачгаад дивэд явчихлаа. Бүх лавданг дуурайн эжилхэн ногоон торгон зодог өмсөж дэгжиргсэн хэргийн эзэн таван залуу дөнгөнэ адигийн хүүтэй зургуулаа наадамчдын нүд хужирлан бүхийн шин үе төрж гарч ирснийг харуулсан байлаа. Тэд 3 даваанаас хоорондоо тунсаар начны химээх 5 даваанд Баянжив авгаан баг хүү дөнгөнэ адигийн хүүтэй үлджээ. Харсаар байж энэ хоёрыг тунаалтан миштэй гэд бүх лавдан Баянжив авгаан хүүг амлан барилдлаа. Лавдан ахих нь амлсан бүхэн өрөвдөж үзээгүй хүн шүү би гэж аархан дунгуй хадтал шидгэн санаанд ороход хөмхий зүүн хөмсөг зангидж хаваржин зунжин дунгуйлж шидүүлсэн танд өс санаагүйч өрөвдөж бас чадшгүй. Өмс хөмхийг өөрөө л над заасан. Буруу хүндээ буцгаа мэхэ зааштай хөө гэд яргаа махта майжиг хөлөө тас хийтэл дивсээд ухсхийн өрмөгт ганцхан сэнжигдээд өмсчихжээ. Элэг үсээ тайлаад ганаан зогсох бүх лавдан тахимаа өгөөд үнсэхтэй. За муу майжиг шартаа айхтар гинтлээ. Дараа даагаа нэхнэ чамаас. Сайн барилдаж заан болоорой гэд инээж байлаа. Насаараа ханилсан ханыхан сэтгэлээ шингэн уралсан цоо шинхэн зодог шуудгаан өмсч 5 даваанд зүүнний магнаг эзэгнийхэн цолоон дуудуулж хиймраа сэргэн ёс жудгаа мартсан залуу эрд харимл бүхийн сануулга өгөөд бас болоогүй нэгэн сайхан начин цолтон төрүүлчгээд наадмын хуушуур ганцгалан гэрийнхээ зүг хатруулж яваа бүх лавдан эрдүүхэн бор харцаг жигүүрэндээ хүчтэйг сануулсан байлаа.